Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баасан гараг Сөүл хотыг одоо 12 цаг 16 минут болсон байна. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхнийхээ өдрийн цайны цаг зураг өргөдөг Чинчаа шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфирт хөтлөгч Чинбат Обинер ажиллаж байна. За өнөөдрийн сэдвийн хувьд Солонгост аялах үзэхэд гоё газар юу вэ гэсэн юм сэдвээр бол ярилцах байгаа. За өдрийн мэнд Оби. За өдрийн мэнд сайхан амарсан. Сайхан нөгөө. За тэгэхээр маань нэвтрүүлгийн хувьд асуулт хариултыг аахаа булангаар эхэлдэг байгаа. Тэгэхээр хоёулаа эхний асуултаа танилцуулаад эхлэе те. За тэгье. За эхний асуулт. За жүжигчин дуучин Юнгэ сан ямар автомашины компани рекламанд тоглож байсан бэ? Жүжигчин дуучин Юнгэ сан ямар автомашины одоо рекламанд тоглож байсан бэ? За авч өтер бит хоёр бас GOD хамтлагийн дуучин за мөн жүжигчин гэдгээр нь бол танилцуулсан байгаа тийм. Тэгэхээр энэ жүжигчин дуучны маань хувьд ямар автомашины компани рекламад тоглож байсан бэ гэсэн юм. Эхний асуултыг та бүхэнд танилцуулж байна. За тэгэхээр уг жүжигчний хувьд бол маш олон кинонд маш олон сурталчилгаанд бол мэдээж тоглосон байгаа. Гэхдээ яг намтар дээрээс нь харах юм бол автомашины бол нэг л компани сурталчилгаанд бол тоглосон юм байлээ. Тэгэхээр энэ ямар компани, ямар одоо маркийн автомашины рекламад тоглосон юм болоо гэсэн ихний асуулт байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол GOD гэдэг хамтлагаар нас зарим нь мэддэг байх. Зарим нь бол одоо кинонд тоглосон жүжигчин гэдгээр нь энэ уг хүнийг бол бас мэддэг болов уу гэж бодож байна. Манайх чааж надад ерөөс комент харагдахгүй байна. За тэгэхээр за би бас ийшээ шеэрлээд оруулчих. За тэгэхээр эхний асуултын хувьд болохоор жүжигчин, дуучин, Юнгэ сан ямар автомашины компани рекламанд тоглож байсан бэ гэсэн юм ихний асуултыг танилцуулж байна. За тэгэхээр энэ солонгосын жүжигчдийн хувьд бол бид нэр зарим нас дуулдаг, бүжгэлдэг, за дээр нь тэгээд одоо кинонд тоглодог ч юм маш олон төрлийн авьяастай бас байгаад байдаг. Тэр олон төрлийн авьяастай хүмүүсийн нэг нь бол энэ жүжигчний хувьд бол байгаа. Одоо энэ жүжигчний хувьд чиний хувьд ямар дүр нь илүү одоо ямар кинонд тохиолж байсан тийм дүр нь илүү санаанд нь орж байна? Мэдгүй сайн санахгүй байна. Олон ангит кинонд тоглосон бол би нэг үзээгүй л байгаа дөө. Олон ангит кинонд их үздэг болохоор ч ирсэн. Одоо тэгэхээр энэ хүний хувьд болохоор 2004 оноос хойш гэхээр ерөнхийдөө баг 17-8 жилийн хувьд тасралтгүй ер нь кино одоо драма энэ тоглож ирсэн юм байгаа. Тэрнээс өмнө гэх юм бол дуулах тий. За тэгээ одоо бол дуулах жүжиглэх айлыг хослуулаад явж байгаа. За ийм бас нэлээд хөдөлгөөнтэй залуу гэж бол хэлж болохоор юм байна. Тийм би бол драмад ямар драманд тоглож байсан юм бол одоо ямар ч сан зүгээр хамтлагийн дуучин гэдгээр нь бол мэдээд байгаа юм. Ер нь ихэвчлэн дөрүүд нь ингээд нэг эмч ч юм уу ингээд сайн залуу ер нь нэг тийм инээмсэглэл нэг тийм нэлээд гайгүй тийм эрэг дөрүүдэд ихэвчлэн тоглодог харагддаг шүү. Угаасаа нэг тийм сөрөг дүр тоглохоор царайдаач биш л тээ тий. Харц юм нь ер нь байгаа байдал дөлгөөхийн талдаа залуу болохоор тэгээд бодвол дандаа л эрэг талын дүрид тоглолт юм болоо тий. За Бадралми саньюун чадуунчаа гэсэн мэн аркадаш өдрийн мэнд гэсэн мэн та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бас амралтын өдөр биш дээ. Өнөөдөр ч одоо амралтынхаа цайны цагийг бол аядахтаа өнгөрүүлж байна уу тэгээд ажлын сүүлийн өдөр баг тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр сүүлд бас яг өөрөөгөө эвдсэн гэдэг өчтөр тэрээр босоор танилцуулсан помжоо төшигээд тэр канон дээр бол мадус зөгтэй цуг. За тэгэхээр нэлээд тийм эвгүй бас мафийн дүр. Тэгээ энэ хүний хэллэг хараалын гэх юм энэ одоо хэлж байгаа тэр үгнүүд нь бас нэг хэсэг тийм тренд болсон гэж одоо тий яригдчихсэн. Көтер. Урт үстэй үсээ нэг ингээд юу ятчихсан байж. Монгол одоо сүүлд бас гараад байгаа нэг киноны реклам яваад илээ л те. Тэн дээр бол яг энэ жүжигчний одоо тэр дүрийг бол адилхан надад бол хуулбарлсан юм шиг санагдсан. Одоо кино театрууд нээлттэй би трейлерын өчтөрийг харж байсан. За тэгэхээр энэ жүжигчин дуучны хувьд ямар автомашины компани одоо реклам тоглосон бэ гэсэн юм ихний асуулт байна. За ер нь автомашины маркуудаас бол бичгэд бол хариулт бол нэг их удахгүй ороод ирэх болов уу гэж бодож байна. Тийм манайд мэддэг хэдэн автомашины маркуудаа хэлцэхэд болно дөө. Энэ бол маш алдартай тэг хүн болгоны бас дуртай гэж болгооч. Тийм машин байна. Монголд ч гэсэн энэ машин байдаг шүү дээ.
Тгүүлэх юм бол нэр манай Монгол улсын элчин сайд яамны хувьд болохоор за энэ маркийн машиныг бас хөлгөлдөг байгаа. Тэгээд би өмнө нэг арга хэмжээнд жолоочоос нь асууж ирсэн юм. Энэ нэр нь бензин хэр идэх үү гэсэн чи 120 иддэг гэдэг жийсэн. Тэгээд ер нь бол за тийх баха. Тийм бас нэг тиймэрхүү. Мотор томтой машинд орох шүү дээ. Ер нь дажгүй харагддаг юм уу? Гэхдээ ямар ч байсан Солонгост Монголыг бас төлөөлөөд явж байгаа машин гэдэг нэг Монголынхаа далбайтай заримдаа бас арга хэмжээнд дээр бол ирчээдэг. За тэгэхээр асуултын хувьд жүжигчин дуучин ингэсэн ямар автомашины компани реклам тоолж байсан бэ гэсэн юм асуулт байгаа. Энэ саньюун чадуунчаа гэдэг чинь болохоор бас одоо SM-ийн цувралуудыг гаргадаг байхад SM3, SM5 гэдэг ийм цувралууд бол яваад идэг. Гэхдээ бол хараахан зөвөрөлт бол биш байгаа. Ботка төмрөгийн хувьд Starix гэж бичсэн байна. За Starix бол арай биш байгаа. Starix чинь болохоор ер нь энэ юуг төхүүлэх юм бол яг Солонгосын өөрийнх нь биш одоо гаднаас орж ирдэг ийм автомашины компани байгаа. Солонгос очиж энэ гадны машиныг орлоготой асар өндөр хэд нугалсан татвар авдаг юм лээ. Тэгэхээр энэ нэлээ бил бензинтэй хүн л одоо тийм машин унда Солонгостой бол. Тэр нь 2009 оноос хойш гэсэн баг 2010 байдаг лөө бас харьцангуй одоо тэр татварын хувьд бол арай бага зэрэг хөнгөлөлт ороод ер нь гадны машинууд орж ирэх боломжууд нь бол илүү нэмэгдсэн байлээ. Тэрнээс өмнө бол одоо гадны одоо за энэ бид хоёрын асуултанд байгаа машин за бусад машинууд орж ирд бол нэлээд татвар нь бараг 2 дахин үнэндээ явчихдаг байсан учраас тийм төлөх гэж одоо машин унах гэж бол нэлээд хэцүү байсан юм байлээ. За содон дарж явж өдрийн мэндэ та гуравтаа гэсэн маань баярлалаа. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За наана нараа бас хай гэсэн байна. За танд өдрийн мэндийг хүргэе. Манайхан бас өдрийн цайны цагтаа юу идэж юу бодож байна өнөөдөр сонь сайхан юу байна хуваалцаарай. За зөв хариулт бол ороод ирсэн байна. Б нам уу? BMW гэдэг хариултыг үлээлсэн байна. Баяр хүргэе. BMW. Манайхаар BMW шүү дээ. Яг тэр Б намунд баяр хүргэе. Тэгэлгүй яг хоо энэ жүжигчний хувьд болохоор BMW-гийн бол реклам тоглож байсан ийм одоо тохиол байдаг юм байна. За дараагийн асуултаа асууя. Зурган дээр хүн ямар ажил хийдэг хүн байсан бэ? Одоо утгаа зураг гарч ирэх бах. За тэгээд тухайн зурган дээр харагдаж байгаа хүн юу хийдэг хүн байсан юм болоо? За ер нь манайхны хувьд бас сайн мэдэж магадгүй л тийм дүр хүн байгаа тийм. Мэднэ. Манайх ер нь бол нэлээд сайн мэдэх бах. Тэгээд энэ нь ч бас нэлээд алдартай тийм. Алдартай. Олондоо танигдсан юм байлээ шүү. Тэгэхээр обигийн хувьд энэ зургийг харах юм бол энэ зургийг өмнө харж яснаа. Гэхдээ яг би Солонгост байхдаа харж лээсэн л та. Гэтэ яг энэ хүний тухай хийсэн кино байт юм лээ. Тэр кинон дээр бол арай шал өөр жоохон царай л үйл тоглолцсон байлаа. Тий. За тэгэхээр мөрөн баяр бүрээд өдрийн мэндэ гэсэн байна. За Бат Бэлгүүний хувьд бас зодоонч улс төрч гэж бичсэн байна. За тэгэхээр зурган дээр харагдаж байгаа энэ хүн ямар ажил хийдэг хүн байсан бэ гэсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн үед та бүхэндээ Солонгосын алдархнуудтай холбоотой асуултуудыг бэлтгэж хүргэдэг байгаа. За тэгэхээр асуултад дахиад асууя. Зурган дээр хүн юу идэг хүн байсан бэ? Царинаас нь харахад бол ер нь бас нэлээ албаны дипломат юм хувцалж байгаа тийм. Иймэрхүү дүр зураг бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ хүний хувьд бол ямар ажил хийдэг байсан? За байсан бай гэж байгааг одоо гэж асуултын хувьд болохоор энэ хүний хувьд одоо бол байхгүй байх нэ. Тэгэхээр ямар ч байсан төхүүлээд хэлэх юм бол 1918 онд төрсэн. За 1972 онд бол нас барсан. За ийм хүн байх нэ. За Бадралми нүгүү гэсэн байна. Нүгүү юу гэсэн байна. За тэгэхээр энэ хүний хувьд бол монголчууд бас их сайн мэддэг ийм хүн байх нэ. Тийм. Монголчууд бол их сайн мэддэг одоо. За тэгэхээр манайхны хувьд бол нэг хэцүү асуулт бол биш байсан болов уу гэж харж байна. Зөв хариулт бол маш хурдан орж ирсэн байна. За энэ дээр харах юм бол Бат Бэлгүүн хамгийн ихэнд бол жинхэнэ Ким Духаан гэж бичсэн байна. За тэгээд мөн зодоонч улс төрч парламентын гишүүн 2 удаа сонгогдож байсан гэсэн байна.
За мөн үлзий сайхан даашд орж Кимд ухаан барилгачин гэж бичсэн байна. Шинэбаатар данцыг Кимд ухаанд байна улсын хурлын гишүүн гэсэн байна. За гоо намын дарга хийхээ гэж бичсэн байна. За бас яг харахад бол нэг тиймэрхүү харагдах шүү тийм. Тийм. За тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг илгээсэн Бат Бэлгүүндээ баяр хүргье. За баяр хүргье. Драма дээр бол царайлаг залуу тоглолцсон шүү дээ. Энэ Кимд ухааны манайхан драмагаар л төрүүлж мэдсэн багтаа баг. Тэг нөгөө тоглоодогч Монгол их хэрэг Анжоу гэдэг үлээ тэ ямар ч байсан тэр зөвчгчнээр бид нар Кимд ухааныг төсөөлөд байдаг. Тэгэхэд яг бодиттой хүн нь бол нэлээд тийм мариалаг юм хүн байсан байх нэ. Содомдор жавын цэцэг оргин их царай хунтай юм байна. Ширүүн төрхтэй юм байна гэсэн байна. За тэгэхээр энэ хүний хувьд бол бид нар бол түүхийн нэлээд сайн мэдэх байх тэ. Ядуу одоо ийм гаралтай ядуучуудын хороололд нудраган цодоонч байсан. За тэгээ энэнгүүрээ дамжуулаад бас солонгосч японочдын эсрэг бол тэмцэл өрнүүлдэг. Ийм бас хүн байсан байх нэ. За тэгэхээр үргэлжлүүлээд дараагийн асуултыг та бүхэндээ танилцуулъя. За Кимд ухааны хувьд бол одоо японочдын эсрэг тэмцээд бол нэлээд олон удаа японочд баригдаж хоригдох, тамлуулах ийм зүйлийг бол үзчихсэн. Тэгээ парламентын гишүүн бол болсон байгаа. Парламентын гишүүн босоо ямар хэрэгээр баригдаж, хоригдож байсан бэ гэсэн юм асуулт байна. За тэгэхээр Кимд ухааны хувьд парламентод бол 2 удаа сонгогдсон баг. Манай Бат Бэлгүүний хувьд бас бичсэн байна тийм. Парламентын гишүүн 2 удаа сонгогдож байсан гэдэг. Одоо парламентын гишүүн болсон хойноо ямар асуудлаас, ямар хэрэгээр одоо баригдаж, хоригдож байсан бэ гэсэн юм асуулт байна. Заяа Мэсүми өдрийн мэнд 2 гэсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр асуултыг давтаад хэлэх юм бол 6 дээр хүн бол Кимд ухаан гэдэг манайхан бол төвгөө бичсэн байгаа. Тэгэхээр Кимд ухаан парламентын гишүүн болсон хойноо ямар хэрэгээр за шоронд хоригдож байсан бэ гэсэн юм асуулт байгаа. За манай Заяа Мэсүмич бас асуултуудыг ер нь гачраад өгөндөө. Тэглээ хаа. За тэгэхээр тачигнал ороод ирж шүү. За дараагийн асуултыг давтаад хэлье. Кимд ухааны хувьд бол парламентын гишүүн болсон. Тэгээ парламентын гишүүнээр ажиллаж байхдаа ямар хэрхээр шоронд хоригдож байсан бэ гэсэн юм асуулт байгаа. Монголд бол Кимд ухаан каноны 100 ангитай каноны эхний 50 анги нь гараад сүүлийн 50 нь бол одоо улс төр ихтэй гэдээ бол гараагүй санагдаж байна. Тэгэхээр яг энэ үйл явдал бол сүүлийн тэр энэ хүний амьдралыг харуулсан сүүлийн 50 анги дээр нь бол гардаг байгаа тийм. Тий. Тулга сонон бас бид бүхэнд өдрийн мэндийг хүргэсэн байна. Танд бас өдрийн мэндийг хүргэе. За. Сүрхий юм бэ мэдлэг гэж минингийн тал гэж. За тэгэхээр асуултын хариулт бол бас мөн төвгүйхэн ороод ирсэн байна. За энэ дээр хариулт нь баг зэрэг юу вэ те? За тэгэхээр энэ Кимд ухаан парламентын гишүүнээр ажиллаж байхдаа ордонд гишүүд рүү ялгадас цацж исэн юм бодиттой түүхэн зүйл байдаг юм байна. Ер нь угаасаа нэг характер нь жоохон хатуу ширэн учраас өөрийнхөө үзэл бодлыг нэлээ хурц хэлбэрээр харуулдаг гэж ярьдсан байсан гэж. Тэгээ тэрний бас нэг нь бол яалтчгүй бас нэг үйлдэл хийсэн тэр шалтгаанаараа бас баривчдагчсэн юм бэл. За тэгэхээр энэ дээр Бат Бэлгүүн зөв хариултыг хамгийн түрүүнд ирүүлсэн. За мөн 74 дугаар анги байдаг саяхан бүрэн ирэхээр Asian Box телевизээр гарсан гэсэн байна. 74 тийм бол анги юм уу? Тийм 100 ангитай. За тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг ирүүлсэн Бат Бэлгүүндээ баяр хүргэе. За баяр хүргэе. За Заяа Мэсүми мөн зөв хариултыг ирүүлсэн. Гэхдээ Бат Бэлгүүн өнөөдөр бол арай илүү хурдан бас хариултыг секундын л урт тойн орж ирлээ те. За тэгэхээр дараагийн асуултыг за бас түрүү хашаах маань орж ирчихсэн үзэж байлаа. Би хашахаас солонгос алдартай ер нь та ингээд мэддэг 3 хүнийг нэрлэж гэсэн Кимд ухааныг нэрлэж ийсэн. За бас хонголдооныг бол хэлж ийсэн. Тэгэхээр дараагийн асуултын хувьд бол энэтэй холбоотойгоор бэлтгэсэн. Хонголдоон зохиолын бодит дүрийг хэддүгээр зуунд амьдарч байсан гэж үздэг вэ гэсэн юм асуулт байна. Хонголдоон. За энэнгөр болохоор Монголд бас энэ киноч өөрөө 86 онд гараад түүнээс хойш бол Монголд бол гарахад бол маш их юм ачаалалтай, маш их хүмүүс бол үзэж ийсэн юм кино байгаа. Тэгэхээр энэ зохиолын бодит дүр хэддүгээр зуунд амьдарч байсан бэ гэсэн асуулт байна.
За тэгээд сая тэр Ким Дуухан дээр бас нэмээд хэлээд өчтөр би асуулт бэлтгэж байхдаа яг Ким Дууханы хүүхдийнх нь ярилцлагыг бас харж байсан. За тэгээд нь бас парламентын гишүүнээр ажиллаж байсан, цуг ажиллаж байсан хүмүүсийн тэр зүйлийг сонссон. Тэгэхээр Ким Дууханы хүүхдэнд гэжсэн манай аавын харцол ер нь нэлээд тийм ширүүн гэдэг аавын өөдөөс ингэж бол яг харц руу нь бол ингэж тулгарч хардаг хүмүүс баг байгаагүй. Хардаг хүмүүс нь тэгэхээр бас тийм сайн ирчүүд гэдэг юм уу нэлээд тийм ховорхон цөөн хүмүүс байсан гэдгийг бол ярьж байсан. За тэгэхээр хөнгөлтөө зохиолын бодит дүрийг хэддүгээр зуунд амьдарч байсан гэж үздэг вэ гэсэн дараагийн асуулт байгаа. За Заяа Мисүми одоо ч анчон одоо ачин Сонгил Кук гэж жүжигчин байдаг штэ гэсэн байна. За тэгвэл бид энэ талаар бас мэдээлэл байхгүй байсан. Тэгвэл манай Заяа Мисүми бас дэлгэрэнгүй мэдээлэл хэлгээсэнд баярлалаа. За Заяа Мисүми би үзэж байсан. Яг тэр цацныг зурагтаар гэсэн байна. Зол золоо өдрийн мэндийг Монгол 5-наас гэсэн байна. За өдрийн мэндийг хүргэе Монгол 5-наар маань юм хүмүүсээс хэрэг байна, ачаал хэр байна. Заяа Мисүми ч ерөөс нэг тал итгэж хүн шүү дээ. За хариултын Б номон 16 дугаар 100 гэсэн бол зол золоо 19 дугаар зууны сүүл үеэр за тулга санам 15 болон 17 дугаар 100 гэдэг хариултуудыг бол илгээсэн байна. Тэгэхээр хонголдон гэдэг одоо хүмүүсийн дунд бол киногаар нь маш их мэдэн за дээр нь бол юм зохиол хэлбэрээр бас хүмүүсийн дунд тархсан. Тэгээ энэ бодиттой дүр нь бол хэддүгээр зуунд амьдардаг байсан бэ гэсэн юм зүйл байгаа. Ер нь бол татвар юмээс гаралтай одоо хонголдон гэдэг шилийн саяар юм их үйлсийг бүтээж байгаа юм бол үйл явдал гардаг. За тэгээд энэ нь болохоор нийгмийн одоо байгууламжийг одоо өөрөөр төхнүүлээд ялхуурлан гадуур хахуулд авцын улс төрийг шөөмжилсэн юм агуулгатай зохиол байдаг юм байна. Тэгээ шилийн сайр юм та тий. Тийм манайхаар бол тий. Нөгөө тороо байна, цахир төмөр. За тулга санам 18. Заяа Мисүми 18 дугаар 100 байх уу гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бол зөв хариултыг тулга санам маань бол ямар ч бас эндээс харах юм бол бууцсан юм шиг байна. Ягаад гэвэл тэгвэл 18 баха гэж хэлсэн байна. Тэгэхээр өмнө бичсэн хариултан дээр 15 дугаар 100 гэж бичсэн байна. Тэгэхээр энэ хариулт нь бол зөв хариулт байлаа. Баяр хүргэе. За баяр хүргэе. За тэгэхээр энэ хөнгөлтөн гэдэг дүрийг Сэжүний 16 дугаар он буюу 1434 онд бас төрсөн гэсэн нэг иймэрхүү бас баримт бол байдаг юм байна. Тэгэхээр энэ үед бол одоо амьдарч байсан хүний одоо бодиттой тэр дүрийг бол ам дамжиж яриад ингэж бол сүулдэ бас кино хүртэл бол гаргасан ийм дүр байхны хөнгөлтөөнийг болохоор одоо Солонгосын дүрт байдаг. Хүмүүсийн дунд баатар энэ дүр тийм супер хиро гэж одоохоор бол хэлэх юм уу та. Ийм дүр гэж бас үздэг юм байна. За. За тэгэхээр асуулт хариулт маань энэ хүртэл хүрээд бид хоёр үргэлжлүүлээ та бүхэндээ шинэ үгийг бас таалгана. За шинэ үгийг цээжлүүлдэг байгаа. За тай. За Сэжүү хаан гэхээр ахуу хаан мөн үү гэсэн байна. За магадгүй Солонгосын төвөнд бол бас ахуу хаан болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл нэлээх одоо хийж бүтээсэн зүйлтэй үлдсэн өвтэй иймэрхүү бас өөрөө их шинжлэх ухаанч хүн байсан гэж яригддаг юм байлаа. За тэгэхээр өнөөдрийн үед би обёогоороо таалгах байгаа. За тэгэхээр эхний үгийг таалгана. За энэ болохоор хүнсэнд хэрэгэлдэг зүйл байна. Хүнсэнд хэрэгэлдэг зүйлээ. За тэгэл гурал будаа талах өндөг сүү тараг. Өндөг үү? Тий. За хүнсэнд хэрэгэлдэг. Гэхдээ наа чин хэтэрхийд юу байна? Ерөнхий байна. Гүчи өчтөр бол надаас ингэсэн шүү дээ. Солонгост байдаг, Монголд байдгүй зүйлэнгүүт би нэрлээд гисэн шүү дээ. Ямар төрлийнхийг нэг дэ асуугаагүйгээр чамд болохоор би бүр тэр юуг нь хүнсэнд хэрэгэл. Ямар муухай өшрөхгүй юм бэ? Өчрөхөө гэдэг тийч харуулж байна. Харах өнцөг шүү. За тэгээ гурал будаа тэгээ одоо сүү тараг. Цэцгээ гэртээ юмнуудаар нэлээд явчдөө. Өндөг талах гурлын идэх юм. Танаас борцгор байгаа юм байна да. Тийм маань хүүхдүүдтэй идэх дуртай бүх юм нь аваад тавина шүү дээ. За тэгээ жимсэх нь за төрөл зүйлээ нэ чи гурлын бүтээгдэхүүн жимсэх нь за махан бүтээгдэхүүн за амтлагч бүтээгдэхүүн аль төрөл зүйл нэ? Төрөл зүйл нь за мэдхгүй.
Тогнагийн зөв хариултыг бол бичээд илгээч гэсэн байна. За Бат Билгүүнийх бас нэлээд өгсөн байна. Давс Перс амтлагч хүнсний ногоо гэсэн байна. Тогнагийн хүнсний ногоо гэсэн байна. Давс Перс гэсэн чи төгч нэ. За тэгвэл Давс Перс Лаврен авч Дашида. Зүг байна. Солонгостой холбоотой бол Дашида. Тэгээд өөр юу хэ. За MS-ээс хүлээл өндөр. Тим easy юм таалахгүй байх уу гэсэн. Гэтэ энэ бол нэлээ гайгүй юм. За Давс Перс төгсөн гэсэн те. Давс Перс өөр амтлагч чи юу гэдэг үлээ. Тулмаа минь хичээгээрэй гэсэн байна. Тогнагийн бяслаг гэсэн байна. За бяслагч хоолны амтлагч гэдэг байна шүү дээ энэ чинь. Тогнагийн хүнсний ногоо гэж бичсэн байна. За тэгээд хоолны амтлагч гэсэн те. Яг хоолных ч гэж би бол хэлээгүй л дээ. Тийм үү. Амт оруулдаг зүйл. Энэ сахар л юм шүү дээ. Тэгвэл амт оруулах юм бол. Баяр үргээ. Яг түрүүчний хувьд болохоор давс одоо перс гэдэг юм ингээд нэрлээ явцсан. Тэнд бол үлдчихсэн байлаа. За тэгэхээр эхний үгийн маань хувьд солтаан буюу элсэн чихэр гэдэг ийм үг байх нэ. За дараагийн үгийг та бүхэндээ танилцуулъя. За энэ зүйлийг болохоор өмнө бол хүмүүс маш их хэрэгэлдэг байсан. Одоо бол хэрэглээ нь бас буурч байгаа. За ийм нэг зүйл байна. Энэ зүйлийг өмнө бол хүмүүс маш их өдөр тутамдаа хэрэгэлдэг байсан. Одоо бол хэрэглээ нь бол нэлээд тийм буурч байгаа. Одоо хэрэглээний зориултны хүртэл нэлээд өөрчлөгдөж байгаа. Ийм хүмүүс бол өдөр тутам хэрэгэлдэг байсан зүйл байгаа. Лаа бол биш байна. Өдөр тутам хэрэгэлдэг. Одоогоос бол 100-аад жилийн өмнөөс бол анх бий болоод өдөр тутам хэрэгжилж байгаад одоо бол яг зарим хүмүүс хэрэгэлдэг. За зарим хүмүүсийн хувьд болохоор хэрэглээ нь нийт дүнгийг харах юм бол хэрэглээ бол маш буурсан байгаа. Бабул хай чанцаа яасан бэ гэсэн мэт. За чанцаа маань ирэх 7 хоногийн нэг өдрөөс ажилдаа орчих байгаа. Содомдар шавын цэцэг урамлын тос халуун ногоо гэж түрүүний асуултад хариулттай холбоотой хариултыг хэлсэн. 100 жилийн өмнө маш хэрэгэлдэг байж байгаа. Одоо хэрэглэхэ болцсон гэдэг байна. 100 жилийн өмнөөс бол үүсэлтэй. За. Тэгээ одоо болохоор энэ зүйл яг гэхдээ би солонгос дээр хэлж байгаа шүү. Манайд бас хэдэн онд одоо бий болсон юм байгаа. Зарим улсад бол бүр өмнө нь бас түүхэнд бол байгаа байх. Тэрийг бол нарийн хараа. Зургийн аппарат. Гэрэл зургийн аппарат бас дажгүй хариулт байна. Биш байна гэхдээ. Гэхдээ байн хэрэгэлдэг байсан гэдэг байгаа ч. Тэгээ өдөр тутам хэрэгэлдэг байсан. Үгүй тийм. Тэгээ одоо ер нь бол энэ техник технологийн дэвшил ер нь энэ зүйлүүдийг бас хэрэглэнээс зөв шахаал байна л да. Зарим нь бол хэлбэр нь өөрчлөгдөж байгаа иймэрхүү бас зүйл байна. Өдөр тутмын гэдэг дээр нэлээд акцент өгж болох байх. Тэгэх юм бол харин тийм өдөр тутмын хэрэглэх ч одоо юу гэдэг юм бол та. За бабул ойр завгүй байгаад нэвтрүүлгээ үзэж чадсангүй гэсэн байна. Золоо давс хужир гэж бичсэн байна. Золоо мөн телефон гэж бичсэн байна. Өнөөдөр чинь толгой ажиллахгүй байх чинь. Юм дандаа л ажиллах байх тийм. Давсаа. Чи ингээд өөр Тавсан шүү. Чөтж байгаа чанцаг ирэх сургыг гэх юм уу тийм. За тэр автомашины түүх 100 жилийн өмнө үүссэн гэхдээ улам л нэмэгдээд байна гэсэн байна. Өдөр тутмын хэрэглээ байж байгаа одоо болохоор болцсон гэдэг байгаа ч тийм наа чинь. Гэхээр л сонирн байгаад байна л да. За одоо бүр болох нь бол хэрэглээ нь хэрэглэж байгаа бүтээгдэхүүн юм болоо. Хэрэглээ нь хэрэглэж байгаа. Тэгэхээр цаг нуур биш. Одоо хэрэглээ нь ингэж багассан. Лаад илүү биш байна. Радио гэж бас бичсэн байна. За юм шиг. Радио бол биш ээ. За. Гэхдээ хачин л юм. За тхүүлэх юм бол энэ телефон, радио, за эднэр бол бас төгчл байна. Зүг загтал юм байна. Загтал. За бас сараахан биш байна. Шууд ингэ тагтаа. Тийм ээ гэдэг. Тэр шуудангийн тагтаач одоо бүр нэлээд дээр үйдлэх ашигладаг. Шуудан зөгч. За шуудан зөгч одоо бас биш юм шиг байна. Ер нь салбар нь бол зүйл яваад байгаа. Тийм үү. Бат Билгүүний хариулт бол нэлээд бараг л мөндөө гэдэг шиг нэлээд өгсөн байна. Шуудангийн салбар за юу юм бол доо. Тэгвэл юу юм бэ л гэдэг.
мессеж юмтай холбоотой гэх юм бол зарын самбар мамар юм болоо. За нэмсрэн нэмо зөв хариултын хамгийн түрүүнд бас Зарын самбар юм байна. зарын самбар арай биш байна. Зарлал, Ер нь наад бол чинь хөгжил байгаа шүү. сонин. За баяр үргээ. Одоо ч идэвхтэй байгаа шүү дээ. Одоо болохоор яг энэ хэрэглээ нь бол бүр ингээд өмнөх хэрэглээнүүдээс хэд дахин бол буурчихсан. За бүр ялангуяа эсвэл мэдээгээр арах юм бол Солонгос сонин өөр зүйлээр ашиглаад байна. Борлуулалт нэгэ байгаад байхад тэрийг одоо гадны улсууд аваад машины эдэн жимс ногоо боож экспортлох зүгээр тэрийг одоо боож баглахтай ийм зүйл бас ашиглаад байна гэсэн бүр шүүмжлэл маш их явж ялаа. Тэгэхээр Солонгосын хувьд бол Чусон элбүү сонин бас 1920-од оны үед бол ингэж дугааруудаа гаргаж их тарааж исэн албан ёсны өдөр тутмын сонин. Тэгэхээр өдөр тутам бол хүмүүс маш их хэрэглэдэг байсан. Солонгосоор сониныг шин мөн гэдэг байгаа. За тэгэхээр хоёр дахь үгний хувьд болохоор сонин. За тэгэхээр түрүүн зөв хариултыг бас сэтгүүлгээд бат бэлгүүн нэлээд хүүлсэн дараа нэмсэр немо бичсэн байна. Содомдар жавын цэцэг суурин утас AT&T гэж бат төвшин дэлгэр сайхан бичсэн байна. За энэ чинь нөгөө үүрэн телефоны бас компани нэр баг тийм. За тэгээ заяа мэсмийн сандаг санаа суурин утас байжээ гэх мэт хариултуудыг бол илгээсэн байна. За окей. За сүүлийн асуулт. Өнөөдөр гайгүй байгаа үстэй. Үгүй яах вэ? Мэдгүй өнөөдөр бол гэхдээ толгой жоохон дүүрээд байна л та. За тэгэхээр за энэ болохоор нэгэн төрлийн хүмүүс бас очиж үзэж сонирхдаг ийм зүйл байгаа. Үзүүрийн газар юм уу? За бас тэгж хэлж болно. Гэхдээ нэлээд яг тогтсон байршил нь бол хэцүү. Тогтсон байршил нь хэцүү гэдэг нь үгүй. Яг одоо жишээ нь одоо юу гэдэг за намцаанд таавар гэж хэлчих юм бол хүмүүс очиод үзэх газар ч юм бол тодорхой шүү дээ тийм. Тэгэхдээ энэ үзүүрийн газрын хувьд болохоор үзэх газрын маань хувьд болохоор бас эргэн тойр нэлээд олон газар байдаг юм байна. Үзүүрийн газар тэгсэн мөртлөө хаан ч хамаагүй байдаг гэсэн үг юм уу? Тэр нь хүмүүс үзэхээр л их очдог. Тэгсэн мөртлөө бол одоо байгууламж биш юм байна тийм. Тийм байгууламж. Гүйл тэр наа чинь тийм хөдөлгөөнтэй гэдэг зүйл гэх юм бол одоо нэг бол амтан байна, нэг бол байгаль л шүү дээ. Хаан ч хамаагүй байдаг юм бол. За тэгвэл хоёр дахьын сонголоо байгаль. Байгаль юм уу? Тэгвэл тэгэл нуур цөөрөм. Уул уулж байрантай байж байна. Нуур цөөрөм. Би байрнаас хөдөлгөө тухай бол би юм ярээгүй шүү. Чи өөрөө л ярьсан шүү. Тэгэхдээ ямар ч байгууламж биш гэсэн шүү дээ. За яг тэгэл эхнээс нь явъя л да. Хүмүүс юу үздэг юм бэ? За арлыг үзэж болж байна. Болж байна тийм. Тэгээд уулыг үзэж болж байна. За одоо ус төхөж байна. Өрхрөө тэнгис талааг үзэж болж байна. Тэгээд байгалийн тийм тийм сонирхолтой зүйл байл та наа чинь. За тэгээд наад дотор чинь байна уу? Сая бол хэлсэн дотор байгаа. Гэхдээ баг зэрэг дэлгэрүүлэх шаардлагатай. За. Тий чи бол яг ерөнхий нэрийг хэлсэн. За уул усыг дэлгэрүүлэх юм уу? Тий. Окей. Ууланд юу байдгийг? За ус хүрхрээ. Биш байна. За урмал мод. За манай сонсогчдод бас зөв хариулт орж ирэх учраас би дахиад жоохон төхүүлье. Энэ болохоор ялангуяа за 9 сар 10 дугаар сар 10 дугаар сард бол хүмүүс энэ зүйлийг бол маш их үздэг. Намар гэсэн үг баг тий. Магадгүй. Инхтер Батбаяр өдрийн мэнд гэсэн байна. Тэгвэл наа чинь нөгөө уу болонтай л адилхан намрын модл үзэх гэж явдаг юм байна. За бараг л мөндөө. Үгүй юу гэсэн үг юм бэ? Намрын мод. Намрын мод. За намар шаргалцсан мод тэгвэл. За авчи дөө авчи. За тэгэхээр яаж зүгээр намрын модыг үзүүрийн газар гэж хүн тайлбарладаг байна. За би яг тайлбарыг хэлэх гэж байна. За тампон буюу одоо навч шаргалдах үзэгдэл. Уул нь энэ болохоор 10-11 дугаар 9 сараас 11 сарын хооронд бол явагддаг байгаа. Тэгэхээр энэ болохоор яг үг нь болохоор улаан буюу шаргал навчийг бол хэлдэг юм байна. Тэгэхээр солонгосчууд болохоор навч шаргалдах үзэгдлгээд одоо яг өөрийнхөө ойрхон байдаг уул руу очиж бол энэ үзэгдлийг маш их үзэж сонирхдаг. Одоо 9-10 сарын хамгийн их хүмүүсд санал болгодог аялал жуулчлалын бол курст бол тэр сонголтуудад ордог ийм үзэгдэл бол байгаа. За тэгэхээр энэ жилийн хувьд болохоор яг одоо 10 сарын 22 гэдэг бол тампон буюу навч шаргалдах үзэгдлийг бол маш их үздэг. Ийм цаг үе нь бол болж байгаа юм байна. Хоёул өмнө нэг асуултаар оруулж ирсэн шүү дээ. Хасах одоо цаг агаарын градус доошлоод 5 хэмд хүрэхэд бол энэ навч шаргалдах үзэгдэл бол эхэлдэг гэж үздэг байх нь. Тэгээ одоо бол шөндөөний 3 хэмтэй бол байгаад байгаа. Энэ үзэгдэл бол
энд тэндгүй явагдаж байна гэсэн үг байгаа. За За бат төвшин дэлгэр сайхан уул бас хүрхрээ биш юм уу гэсэн байна. Нэмсрэн нэмо далай гэсэн байна. Зол золоо букан сан. За мөн бат төвшин дэлгэр сайхан уу болон тэрэлж рүү намрын мод үзүүлнэ гэж явдаг байх нэ гэсэн байна. За тэгэхээр энэ хүртэл шинэ үг маань та бүхэнд хүрдлээд өнөөдрийн хамгийн ихний шинэ үг маань солтайн буюу элсэн чихэр, хоёр дахь нь шинмүүн буюу сонин, за гурав дахь нь тампон буюу одоо улаан навч, шаргал навч буюу навч шаргалдах үзэгдлийг бол ингэж нэрлэдэг байх нэ. За үргэлжлүүлээд хоёулаа сэдвийн тухай ярилцаад өнөөдөр бас цог минут үлдсэн учраас хоёулаа сэдв рүү оръё тийм. За тэгээ. Солонгосын хамгийн одоо үзэхэд аялахад ямар газар хамгийн их таалагддаг вэ гэсэн юм сэдвэр бол ярилцж байгаа. Солонгосын хамгийн үзэхэд аялахад гоё газар хаана вэ гэсэн юм сэдв байгаа. За энэ дээр өчигдөр бас MJL радио MJL радио Солонгос дээр юм санал хураалт бол явуулсан байгаа хамгийн гоё газрууд дээр. За тэгэхээр хамгийн их саналыг болохоор Чежу орол дээр 60 нийт хүмүүс санал өгсөн бол Босооны далайг бол хамгийн гоё газар үзэхэд таалагддаг газар гэж 39 хүн санал өгсөн. Everland Park дээр 14 хүн санал өгсөн байна. Тэгэхээр манай обигийн хувьд ер нь Солонгост ажиллаж амьдрах хугацаанд хамгийн таалагдсан одоо очиж үзэх ёстой аялах нэг номерын газар бол алийг нэрлэх вэ? За мэдхгүй нэг номер дугаар л өөрөө ч хувьд хамгийн таалагдаад очиод үзэх чинь хамгийн гоё мэдрэмж өгсөн. Би ийш тийш явах шүү дээ. Уу яг гэрийн хажуудлын цэцэрлэг түрээлэн хүртэл байж болно шүү дээ. Гэхдээ Босоонд хахад бол угаасаа далайн ирэг дээр идсэн. Тэгээд далайн ирэг дээр бол байнга л очдөг байсан л да. Гэхдээ яг далайн үзэг үнд эхний 1-2 удаа очиход бол сонирхолтой санагддгийг. Зүгээр байнга хажууд нь байгаад эсвэл байнга далаа дээр очих гэж яг үнэлэхэд жоохон уйтгартай жоохон ингээд юу гэдгийг мэдгүй. Надад далаа ингээл ирэг дээр сууж хахад өөрөө ирэхгүй эм орно гэдэг чинь тий. Өөрөө ирэхгүй гүн бодолд орчдөг байхгүй. Тэгэл чилээс их ус. Тэгээ би яг нэг хөлийн онгоцон дээр суугаад их газраас нэлээд тасарч үтсэн л та. Ер нь надад бол жоохон аимшигтай санагдсан. Зүгээр нэг юм эвгүй тий. Зүгээр оргүй хоосондоо яваад орчоол тийм л мэдрэмж байхгүй. Тэгээ тэр талаасаа бодох юм бол жоохон аимшигтай далаас нөгөө талаараа бас их гуниг давтуулдаг. За яхаа нөгөө найз нөхдүүдтэйгээ зүгээр happy одоо тиймэрхүү одоо сэтгэлтэй явах юм бол арай өөр мэдрэмж авч магадгүй. Одоо жишээлбэл усан дээгүүр одоо мотор цаваар явах ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү сонирхолтой байдлаар явах. Зүгээр далайн иргэн эсэндээ суугаад далаа руу хараад сууна гэдэг бол үнэхээр. Гэхдээ яг нөгөө байнга байгаад хараа тиймэрхүү мэдрэмж илүү төрөх байх тийм. Одоо магадгүй. Хологт нь хоолндоо хологтно гэдэг шиг тэгээ байнга байгаад хараа магадгүй. Зүгээр Кавандогийн таалагдсан юм гээд Кавандогийн за баруун тал руу би бас яг нарийнсдаггүй нөө уулан дээр нэг хөлөг онгоцны юутай одоо зохион байгуулалттай байгууламж гэдэг. Яг хөлөг онгоц зүгээр уулан дээр авч тавьчихсан юм шиг. Зөв. Тэгээд тэр их сонирхолтой. Тэгээд тэр хаваар явах юм бол бас жоохон нөгөө яг нөгөө юу гэдгийг манай нөгөө цэцэрлэг төрөлн шиг ерөнхийдөө тохиолчихсан. Тэгээд тэр хөлөг онгоцсон зочд буудал байсан санагдаад байна. Нэг тий зочд буудал яг нэг усан онгоц зогсоод ер нь уг нь бол харахад нэг далай дээр явахтаа хүлээж байгаа юм шиг тэгсэр нэ тэр чинь болохоор ресторан тий уулан дээр явахгүй тэр нь бас их гоё сонирхолтой шийдэлтэй тийм байсан санагдсан. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бас одоо өөрсдийнх нь таалагддаг зүйлүүдийг бичиж ирүүлсэн байна. Намын сан гэсэн байна. Тэвгийн парк руу явж үзсэн. Кавандогийн далай бас гоё байсан гэсэн байна. За юм өнөөдөр сэтгэл санаа хамгүй байсан. Сайхан болчихлоо. Баярлалаа гэсэн. Ашигтай. Бас сэтгэл санаас хэрэгсэн бол бидний хувьд их сайхан байна. За манай сонсогчдын хувьд мөн намын сан марл Монгол тааван гэдэг дээр бас хүмүүс оруулж ирсэн байна. Согчуу далайн ирэг, Ёосуу, Бочооны долоо гайхамшиг, Итэвний гудамж гэх мэт. Нэр зарим хүмүүсийн хувьд болохоор яг энэ байгаль гэхээсээ илүүгээр бас одоо тийм хотын тий барилга байгууламж за энэ 123 давхарч гэдэг юм иймэрхүү зүйлийг бас илүү таашаадаг хүмүүс байдаг. Яг ядаж тэнд ажиллаж амьдарч байгаа хэрэг бас нэг амралт юм таардаг бол өөртөө цаг гаргаад бас нэг юм үзчихэмээр л юм байлээ. Би бол тэгж үнэндээ бас сайн амжаагүй. Тэгээд ядаж нэг лоттой ч юм уу тий лоттой ороод нэг тоглоод үзчихвэл бас гоё юм шиг үлээ хүмүүсээс их сонсдог шүү дээ. Тэгээд эдний уул мяаштай үзэж харах юм байхгүй тэнийг юм гэсэн тэнийг юм шиг алхаал байна гэсэн байна. За Элсанд байдаг Айнс Swirl гэдэг гоё гэсэн байна. За мөн Кристал Нами Арл гоё. Эхенбог гэдэг монгол хэлтэй солонгос хүн байна. Дангук University гоё штэ гэсэн байна. Батад орж явд хаа сайгүй үзэх газар их биш үү гэсэн байна. За гэх мэт хариултуудыг бол илгээсэн байна.
За мөн төгсгөлд нь Бат төвшин дэлгэр сайхан Айсландд Монгол загасад далайд нэр хүндтэй байдаг гэж сонсож байлаа гэж бас хариултыг бичсэн байна. За тэгэхээр нэвтрүүлэг миний хүрээд өндөрлөх болсон байна. Та бүхэнтэйгээ үргэлжлүүлээд орой 17:30 минутаас дэлхийн монголчууд нэвтрүүлгээрээ иргэн уулзах байгаа. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. За баяртай.